Монгол Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг оюуны өмчийн газраас санаачлан оюуны өмч бүтээгчдийн үндэсний чуулга уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Жилүүрийн 4 сарын 26-ны өдрийг бас оюуны өмчийн өдөр болгон тэмдэглэдэг. Харин тус газраас яг энэхүү өдрийн хүрээнд бас санаачлан сарын аяныг зохион байгуулж байгаагийнхаа хүрээнд энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа гэж байна. Энэхүү уулзалтаар бас өдгөө бас яг шинхэн яригдж байгаа оюуны өмчийн талаар болоод оюуны өмчийн эрх зүйн орчны зохицуултыг сайжруулахын тулд бас урайлаг гаргаж тодорхой төрийн байгууллагуудад хүргэх ийм зорилготой байна. Эрх зүйн орчны хувьд бид өнөөдөр патентын хууль, зохиогч эрх зүйн тамаар хэргийн тухай хууль, барааны тэмдэг газар зүйн заалт гэсэн үндэсний 3 хуультай мөн бид дэлхийн оюуны өмчийн байгууллагын олон улсын 15 гэрээ хэзээд нэгдэн орчихсон Монгол орн дэлхийн хөдөлгөөний байгууллагын гишүүн. За бид бүгд намт хятад улстай оюуны өмчийн салбарт хамтран засгийн газрын хэлтсээртэй Оросын холбооны улс Турк, Солонгос зэрэг улсуудтай оюуны өмчийн газрын төвчөнд хамтран протоколын төвчөнд хамтран хэлтсээр гэрээнүүттэй. За ер нь гэхдээ оюуны өмчийн асуудал хамтарч уулзаж учрахаас илүү хамтарч харьцах хамгийн их боломжтой л дээ. Тэгэхээр зэрэг энэ асуудлын хувьд бид өнөөдөр нэгдүгээр ээлжинд бол оюуны өмчийн талаарх мэдээллийг өөрийн улс оронд төвлөрүүлэх, сан бий болгохын асуудлыг нэлээд анхаарч байна. Өнөөдөр бидэнд дэлхийн оюуны өмчийн байгууллага, Европын патентын газар, Оросын холбооны улс, Америкийн нэгдсэн улс, Япон, Солонгос гэх мэт 20-од орны оюуны өмчийн мэдээлэл манайд шууд ирж байна. Бид бас харилцан солилцож байна. Гэх мэт энэ боломжийн хувьд бол материал болон хууль зүйн бүх боломжуудад бидэнд боломжийн гэж хэлж болохоор байгаа. Өнөөдөр бас оюуны өмчийн газраас бас санаачлан зохион байгуулж байгаа оюуны өмч бүтээгчдийн чуулга уулзалт бас өнөөдөр болж байна. Тэгэхээр яг одоо та бас яруу найрагч зохиолч хүний үед зохиолч яруу найрагчдын бас оюуны өмчийг хамгаалалтын тал дээр бол тийм одоо их учир дутагдaltaй байгаа гэж би бас ойлгодог. Тэгэхээр энэ тал дээр та бас Тэгээ оюуны өмч бол уран бүтээл зохиолчдын тухай зөвхөн усны урсгал шиг байлаа шүү дээ. Ингээл бичил байдаг, өнгөрчл байдаг. Тэгээ одоо бол цаг үе бол өөр болсон байна. Ер нь хэрвээ одоо зах зээлийн амьдралд Монгол Орос үнэнэл юм болвол хэрвээ одоо хүний өмчийг төр хамгаалах нь үнэнэл юм болвол зохиолчдын одоо оюуны бүтээл болсон уран бүтээлийг хамгаалахаас өөр ямар ч арга байхгүй маа. Японы яруу найрагч нар хойд нутгийн хавар гэдэг дууны үг зохиосон яруу найрагчтай би Улаанбаатарт уулзж ирсэн. Тэгээ тэр хүн юу ярьсан бэ гэхээр би бол хэрэг дээр ерөөсөө нэг л одоо бүтээл хийсэн. За энэ бүтээлээр би одоо насан туршдаа амьдарч явна гэж ингэж хэлж байсан. Тэгээ тэр үед эн чинь бол 94-5 оны үе яриа шүү дээ. Тэгээ тэр үед бол би гайхаж нэрэн одоо нэг сайн сонгодог бүтээл бичснийхөө төлөө амьдралынхаа тийм нийгмийн баталгааг олж авдаг юм бол ямар оюуны өмч гэдгийг хамгаалдаг газар ямар гайхамшигтай гэж бодож ирсэн. Одоо тийм эрен үе одоо Монголд орж ирж байна шүү дээ. Тус уулзалтыг энэ жилээс эхлэн 4 жил тутам зохион байгуулж явахаар болсон бөгөөд тус уулзалтаар оюуны өмчийг хамгаалах үнэлэх тал дээр ямар дөрвтэй үйл ажиллагаа явуулах талаар төр засаг тодорхой саналыг хүргүүлж байхаар болжээ.